мэдээ үргэлжилж байна. За волейболын үндэсний дээд лигийн бүх тоглолтуудыг N Sports болон Premier Sports Network суваг шууд дамжуулж байна. 2025-аас 2026 оны улирлын бүх тоглолт буюу 211 тоглолтыг шууд дамжуулах онцгой эрхийн хүрээнд олон улсын стандартын дагуу дамжуулах юм. NTV, N Sports суваг, PSN телевизийн хамт олон хамтран волейболын үндэсний дээд лигээ дамжуулж байгаа. Энэ бол бас бидний хувьд бол бас чухал үйл явдал болж байна. Манай бас спортын телевизийн салбартаа байгаа одоо тэргүүлж байгаа хоёр телевизийн баг ингээм хамтраад энэ тэмцээнийг шууд дамжуулж орон даяар үзэгчдэд өглөө сонирхолтой хүргэж байгаа нь энэ ажлын гол зорилго. Энэ жилийн нэг онцлог нь болохоор Facebook-оор одоо лайвыг дамжуулахгүйгээр зохицуулсан байгаа. Одоо шинээр хоёр телевизтэй одоо шууд дамжуулалтын гэрээ хийснээр энэ контентын үнцнийг нэмэгдүүлэх, за тэгээд энэ спортын салбарт хэрэгжилж байсан зах зээлийн багтаамжаа нэмэгдүүлэх, ингэснээр одоо тамирчдын энэ багуудын одоо ур чадварыг хөгжүүлэх, эдрийнхээ бас эдийн засгийн байдлыг дээшлүүлэх ийм ач холбогдолтой байгаамаа. Волейболын үндэсний дээд лигийн тоглолтууд 14 цаг 20 минутаас эхэлж оройн тоглолт 18 цагаас үргэлжилж байна. Ажлын өдрүүдэд 3, амралтын өдрүүдэд 4 тоглолт Асан аренад болж байгаа бөгөөд 2 дугаар тойргийн тоглолтууд степ аренад болно. Спортын телевизүүдийн энэ хамтрал нь үндэсний лигийн хөгжид үзэгчдийн сэтгэл ханамж гэсэн уриатаагаар ажиллаж байна. Мөн тэмцээний эргэн тойрондох тойм мэдээ сурвалжлагыг NTV мэдээ болон Time Zigmen мэдээллийн вебсайтаас авах боломжтой. Тэлмүний довтлогоо за дөрөв дээр аргалах боломжтой олгох гэсэн.